1 2 1 2. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Согт манд автаа морил Мөрөнбаатрын Тэнгис байна. За тэгээд энэ бичлэгэн дээр сүүлийн одоо жилийн хугацаанд бол би онлайн бизнес хувийн брендинг хөгжүүлээд цэвэр органик маркетинг буюу YouTube болон Threads-ийг ашиглаад онлайн бизнесээ сарын 1 сая төгрөгөөс 26 сая төгрөгийн цэвэр ашиг хүртэл өсгөж чадсан байгаа. За тэгээд энэ туршлагаасаа өнөөдөр хэрвээ чи англи хэлтэй залуу болвол охин болвол тийм ээ хэрхэн одоо зөвхөн цэвэр онлайныг ашиглаад нэмэлтээр одоо 3-5 сая төгрөг хийж эхлэх боломжтой вэ гэдэг аргыг зааж өгье. За тэгэхээр хамгийн нэгдүгürt бол хамгийн энгийн арга гэх юм бол шууд юу гэж болж байна? Шууд cold outreach буюу англи хэл хэрэгтэй байгаа хүмүүс рүү хандаж эхлэх. Тэр хүмүүстэй ярилцаж эхлэх. Тэр хүмүүсийг хаанаас олох вэ гэхээр Facebook болон Instagram руу Facebook руу яваад англи хэл суралцмаар байгаа залуучуудын групп руу ороод тэнд байгаа тийм залуучуудаас чи юу асууна гэсэн. Одоо хэрэгцээтэй байгаа хүмүүс рүү чат бичнэ. Тэрэн дээр чи би туслахад бэлэн байгаа шүү гэд юу оруулна одоо тийм юу гэдгийг юу лээ чарт тэр туслах бэлэн байгаа шүү гээд пост оруулна тийм ээ тэгж болж байна. За эсвэл одоо тийм вайрал явж байгаа англи хэлтэй холбоотой постны лайк дарсан хүмүүс рүү чат бас адилхан бичиж болж байна. Комент бичсэн хүмүүс байх юм бол илүү бас юу байдаг? Илүү тэр хүмүүс одоо сонирхолтой байгааг илтгэдэг. Тийм учраас тэр хүмүүс рүү бичиж болж байна. За хамгийн сүүлд нь бол advertisement-ууд бас явж идэг. Одоо ямар нэг англи хэлний курсын газар юм уу, за эсвэл ондоо тийм газруудын хамгийн их лайктай комент тийм юуг нь өөрөө ухаж хайж олж байгаа тийм ээ. Тэгээд тэрэн дээр мөн адилхан лайк болон комент дарсан байгаа хүмүүс рүү хувь чат зүгээр код бичээд тэгээд чи нэг ойролцоогоор 500 орчим хүнтэй ярилцсны дараа болвол тийм ээ чи сард за одоо үйлчлэгээгээ яадгийн нэг сарын англи хэл ч гэдэг юм уу, за 3 сарын англи хэл ч гэдэг юм уу те тэгж үнэлэхэд бол хамгийн багадаа ер нь бол 1 сая төгрөгөөр үнэлэхэд болно тийм ээ чи яг хэр мундаг юм чи яг хэр юу юм гэдгээсээ шалтгаалаад тийм ээ одоо бизнесээ хийх нь шүү дээ тэрнээсээ шалтгаалаад ер нь бол нэг тийм ээ 700 мянгаас сая 500 мянган төгрөгийн орчимд өөрийнхөө 3 сарын үйлчилгээг санал болгож болно. За тийм байхan. Тэгээд энэ дээр яг мэдээж борлуулалтын ур чадвар орж ирнэ, хүнтэй харилцааны ур чадвар орж ирнэ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт яг өөрийнхөө нөгөө англи хэлнийхээ курсыг чи яаж байгуулах вэ гэдэг чинь бол бас том ажлуудын нэг болох болно. Тэгээ хамгийн амархан нь бол ер нь нэг одоо тий 12-7 хоногийн курсыг чи өөрөө байгуулах байхгүй юу? Яг чамайг өөрийг чинь сурахад юу тусалж байсан тийм ээ ямар зүйлсүүд чамд одоо яг хэрэг болсон гэх мэт зүйлсүүдийг ашиглаад яана гэсэн үг байна. Одоо санал болгож эхлэх нь байна шүү тийм ээ. За дараачих нь хэрвээ чи англи хэлтэй бол хэрхэн тэр одоо нэмэлтээр 3-5 сая төгрөгийн орлоготой болох боломжтой вэ гэхлээр контент хийж эхлэх юм бол бас боломжтой. Англи хэлний YouTube сууг нээж болж байна. Өөрийнхөө сурсан түүх тийм ээ үн цэнтэй зүйлсүүдийг хуваалцаад дагагчтай өсгөөд тэгээд дагагчтайгаа мэдээж харилцаа үүсгэн тэр хүмүүстэйгээ уулзалт товлон тийм ээ. Тэгээд тэндээсээ одоо чи борлуулалт хийх боломжтой болж байгаа гэсэн үг байна. Тэгээ Instagram дээр бас мөн гарч ирж болж байна. Instagram бол бас нэлээд одоо хүчирхэг нэлээд одоо нөлөөтэй ингэж явж байгаа. Тэгэхээр контент хийж эхэлнэ. Контент хийхдээ анхаарах зүйл чинь юу байх вэ гэхлээр ерөөсөө одоо юу байна гэсэн үг. Юу лээ? Үн цэнтэй зүйл хуваалцна. Үнгүй үн цэнтэй зүйл хуваалцна. Яг тухайн хүн зорилтод хэрэглэгч чинь байгаа шүү дээ, тийм ээ. Англи хэл сурах гээд байж байгаа чамаас төвшин доогуур хүн байж байгаа. Тэгээ тэр хүнд зориулсан юу хийнэ гэсэн үг байхгүй. Одоо тэр хүнд зориулсан контент, reels, YouTube бичлэг, тийм ээ, алхамаар зааварчилсан иймэрхүү зүйлс. Тэгээд тэр хүмүүс чинь чамд одоо тийм ээ чамд итгэн тэр хүмүүс чамайг одоо юугаар харах нь ш. За энэ хүн бол тийм ээ итгэж найдаж болох юм байна. Энэ хүн бол ярьж байгаа зүйлээ мэдж байгаа юм байна. Тийм болохоор би энэ хүнд бүр цаашлуулан одоо ингэж туслалцаа авахд бол боломжтой байна гэдгийг тэр хүмүүс ойлгоно гэсэн. Хэрвээ чи тэгж ойлгуулж чадах юм бол тэрний арталт мэдээж чи юу хийх боломж байж байгаа. Одоо мөнгө хийх тийм ээ онлайн нэмэлт орлоготой болох тийм боломж байгаа байх нэ. За тэгээд ер нь бол чи өөртөө л эргэлзэхгүй өөртөө итгээд за тэгээ ментор
одоо коучийн тусламж бас хажууд нь аваад за ном сонирхоо уншаад хөрөнгө оруулалт хийгээд ингээ явах юм бол одоо насан туршийн онлайнаар тийм ээ дахиж хизээж хүний доор ажиллахааргүй ийм болох боломж бол асар их байгаа. Тэгээд энийг бол чи ашиглахгүй хэвээр байсаар байгаа бол тийм ээ үнэхээр өөрийгөө асар их эрх чөлөөнөөс бас боомлж байгаа, ирээдүйн тэр боломжоос бол бас боомлж байгаа шүү. Боомлж байгаа тийм ээ. За тэгээд одоо тэгээд ер нь бол айхтар зүйл биш байгаас тий англи хэлтэй л байхад чи нэмэлт орлоготой тийм ээ дахиж хүний доор ажиллах бараг шаардлагагүй болсон ийм цаг үе байна. Мэдээж нэмж суралцах ёстой зүйлсүүд ч юм бол сошиал медиа маркетинг хийх хэрэгтэй байна нэгдүгээрт, хоёрдугаарт сошиал медиа маркетинг хийж контент бүтээж өөрийгөө гаргаж иж тавих хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр чамд бас зориг хэрэгтэй гэсэн үг. Тэгээд энэ дэр хэрвээ айгаад ах юм бол миний одоо сурагчдаа хэлэх дуртай зүйл юу байдаг вэ гэхээр чамд ингээ тий одоогийнхаа ажил дээр ингээл ажилласаар байх чинь амар байгаа мó эсвэл тийм ээ тухтай бүсээсээ гарах нь амар байгаа мó. Мэдээж одоогийнхаа ажил дээр чи 20 жил нэг цалинтайгаа хизээ халагдах нь мэдэхгүй ийм байдалтайгаа байх юм бол тэр амар байгаа тийм ээ. Тийм байх нэ. За тэгээ бас дургу хүмүүстэйгээ ажиллаж байгаа шүү дээ. Ер нь бол нуулгүй хэлэхэд тийм ээ. За тийм байдаг байх нэ. Тэгээд эхлэхэл одоо ер нь бол хэрэгтэй. Байх нэ. За тэгээд хэрвээ чи бүр яг 0-5 сая хүрэхтэй одоо ментор коучинг туслалцаа хэрэгтэй тийм ээ алхамаар ингээд чиглүүлэх гарч ирж байгаа асуудал болгон дээр чинь цуг одоо тийм ээ туршлагаар чиглүүлж хүн хэрэгтэй байх юм бол доор би Instagram хаяга үлдээчи тэрүүгээр хувь чатаар орж ирээд өсөх гэдэг над руу коммент үлдээчээрэй. Тэгэх юм бол би чам дэлгэрэнгүй хэрхэн чамайг бас тэр юунд ч хүргэх боломжтой вэ гэдэг тухай хоёлаа ярилцах болно. За тэгээд ер нь бол миний хувьд бол сүүлчийн одоо 4 жилийн хугацаанд за сүүлчийн 1 жил бол бүр гүнзгий орсон тийм ээ 0-оос ахуулаад 26 сая төгрөг хүртэл тийм ээ цэвэр ашиг бизнесээ өсгөж чадсан байгаа. Энэ хоорондоо бол тийм ээ арга учрыг нь олох гээд 40 мянган цаг сурах бичиг юмнуудыг ухаж явсан, алдсан, онсон тийм ээ. Одоо бол бүх юмнуудыг системчилсэн, схемчилсэн ингээл чи дагаад хийхэд бол юу болцсон байгаа гэсэн үг. Дагаад хийх л үлдсэн байгаа. Тэгээд одоо бас энэ мэдлэг ур чадварыг олохын тулд оруулсан хөрөнгө оруулалтаа бодох юм бол 30 гаруй сая төгрөгийг ментор сургалт тийм ээ $1500 курс, $3600 дасгалжуулалтын хөтөлбөр, $4000 хувийн менторийн уулзалт гэх мэт зүйлсүүд ингээл хөрөнгө оруулсан байгаа хгүй. Тэгэхээр энэ болгоныг би шууд ашиглаад чамд одоо тий яах боломжтой бүгднгийн базаад ерөөсөө цаг хугацаа төөрөх байсан тэр бүх хөрөнгө мөнгө чинь бас яах боломжтой учраас нөгөө талд уулзцгаая.